Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гавлын үнцасны компаниас хөрөнгөний зохицол сонирхолтой зориулан сургалтын хичээл бэлтгэн хүргэж байгаа лээ. Энэ удаад бид үнцасны захиалга хэрхэн өгөх вэ гэсэн сэдвээр ярилцах болно. Анх удаа хувьцаанд хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн хувьд захиалга буруу зүрх өгөхөөс улбаалan өөрийнхөө ашиг олох байсан боломжоо алдах, аль эсвэл алдагдал хүлээхгүй байх байсан тэр боломжоо бас алдах ийм тохиолдол гардаг. За ийм учраас бид захиалга хэрхэн зөв өгөх тал дээр танд техникийн шинжтэй зөвлөмжүүдийг өгөх болно. Эхлээд захиалгын нөхцөлтөө бүгдээрээ танилццгаая. Тэгэхээр захиалга өгөхийн тулд эхлээд та үнэ тодорхойлох ёстой. За үнэ тодорхойлохдоо та нөхцөл захиалга өгч болно, зах зээлийн захиалга өгч болно. За мөн хугацаагаа тодорхойлох ёстой. Та хугацаагүй эсвэл хугацаатай эсвэл нэг өдрөөрх ийм захиалгуудыг өгч болдгоо. За эндээс бүгдээрээ нөхцөл захиалга гэж юу вэ гэдэг талаар ярилцъя. Танд Апу хувьцаат компани 500 ширхэг хувьцаа байгаа гэе. Түүнийхээ 100 ширхэг хувьцааг зарах нөхцөл захиалга өгчээ. Нэг ширхэг хувьцаагаа 3700 төгрөгийн үнэтэйгээр зарах захиалга өгсөн байна. За үүнийг бол бид нөхцөл захиалга гэж нэрлэдэг. За яагаад вэ гэхээр та хувьцаагаа 3700 төгрөгөөр зарах нөхцөл тавьж байгаа юм а. Гэтэл худалдан авах захиалга 3600 төгрөгтэй байжээ. Ингээд үн тохиролцохгүй байгаа учраас арилжаа хийгдэхгүй буюу та хувьцаагаа зарж чадахгүй, нөгөө хүн ч худалдан авч чадахгүй юм а. Энэ тохиолдолд үн тохиролцох хүртэл хүлээх шаардлагатай болдог. За ингээд үнийг графикаар тайлбарлая. За энэхүү графикийн босоо тэнхлэгт бол хувьцааны үн харагдаж байна. За та хувьцаагаа зарах үнэ 3700 гэж өгсөн. Гэвч хувьцаа авах хүн 3600 төгрөг байгаа юм а. Энэ хоёрын хооронд 100 төгрөгийн зөрүү үүсэж байна. Энэ тохиолдолд нэг бол та үнэ 3600 хүртэл буулгаж өгнө. Нөгөө бол хувьцаа худалдан авч байгаа хүн 3600-аас 3700 хүртэл үнэ өсгөнө. За ингээд зах зээлийн үн тогтох интервал бол 3600-аас 3700-ийн хооронд зах зээлийн үн тогтож арилжаа явагдана. За ингэж арилжаа явагдах хүртэл бол тодорхой хугацаа хүлээх шаардлагатай гэдгийг анхаарах зүйтэй. За тэгвэл зах зээлийн захиалга гэж юу вэ? Танд Апу компани 500 ширхэг хувьцаа байгаагийн түүнийхээ 100 ширхэг хувьцааг зарах зах зээлийн захиалга өгчээ. Худалдан авах захиалга 3600 төгрөгтэй байв. Ингээд үн тохиролцож байгаа учраас арилжаа хийгднэ. За жишээгээр тайлбарлая. Босоо тэнхлэгтэр хувьцааны үн байна. Авах хүн 3600 төгрөгөөр авъя гэсэн юм авах хүн байсан. Харин та нөгөө талаас зах зээлийн захиалга буюу нөгөө талд авах хүнээр нь хувьцаагаа зарья гэсэн захиалгыг өгсөн учраас таны хувьцаа 3600 төгрөгөөр зарагдах нэ. Үнийг зах зээлийн захиалга гэж нэрлэдэг. За тэгвэл тоо ширхэг тохирохгүй бол бас яах вэ гэсэн асуудал энд гарч ирнэ. Танд Апу компани 500 ширхэг хувьцаа байгаа. Түүнийхээ 100 ширхэг хувьцааг зарах зах зээлийн захиалга өгсөн. Худалдан авах захиалга 3600 төгрөгөөр дөнгөж 50 ширхэг байжээ. Ингээд үн тохиролцож байгаа учраас арилжаа 3600-аар хийгдэнэ. Гэхдээ та 50 ширхэг хувьцаагаа л зарч чадна. Үлдсэн 50 ширхэг хувьцаагаа зарч чадахгүй. Ингээд үлдсэн 50 ширхэгээ зарахын тулд үнээр бууруулах шаардлагатай болно. За энийг графикаар үзүүлье. Тэгэхээр эхлээд та зах зээл дээр байгаа авах хүнээр өөрийнхөө хувьцааг зарсан буюу 3600 төгрөгөөр 50 ширхэг хувьцаагаа бол зарчихсан байгаа. Ингээд та нэмж 50 ширхэг хувьцаа зарахын тулд дараагийн авах хүнээр хувьцааныхаа захиалгыг өгөх шаардлагатай болно. За энд жишээнд харуулснаар дараагийн авах хүн бол 3500 төгрөг дээр 50 ширхэг хувьцааг авъя гэсэн захиалга байна. За ингээд та хүсвэл 50 ширхэг хувьцаагаа 3500 төгрөг дээр зарж болох нэ. Харин одоо захиалгын хугацааны талаар ярив. За эхлээд хязгааргүй буюу биелэгдэх хүртэл хүчинтэй захиалгын талаар ярилцъя. Тэгэхээр таны захиалга биелэгдэх хүртлээр хүчинтэй хിവэр байна. За ингэж биелэгдэх хүртлээр хэд ч хонж болно гэдгийг энд анхаарах хэрэгтэй. За дараагийн захиалгын нь бол хугацаатай буюу тодорхой хугацаа зааж өгдөг захиалга байгаа. За 7 хоногийн хугацаанд хүчинтэй, 14 хоног, 30 хоногийн хугацаанд хүчинтэй гэх зэргээр захиалга хугацаа зааж өгдөг. За энэ хугацаанаас хэтрээд явж байгаа юм бол захиалга цуслагдана гэсэн үг. За өдрөөр буюу нэг өдрийн турш хүчинтэй захиалга өгч болдог. За энэ нь тухайн өдрийн арилжааны туршид биелэгдэх боломжтой. Хэрвээ биелэгдэхгүй бол арилжааны эцэст автоматар
анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.